Өнөөдрийн үгээ эхлэе. Тэгээ өнөөдөр бид нэр эхлээд Малахи номоос үзэж байгаа тийм. Тэгээ Малахи номоос үргэлжлүүлээд явнаа. За өнөөдрийн хэсэг бол юу вэ? Малахи номны 3 дугаар бүлгийн 8 дугаар ишлэлээс 12 дугаар ишлэгийг дуустал нь чээс үзье. За тэгээ дараагийн үгсэнд харахаар ишлэн гарч ирж байгаа. За эндээс би дуудаад эхлэв. За Малахи номны 3 дугаар бүлгийн 8 дугаар ишлэлээс 12 дугаар ишлэл. Бурхныг хүн лөөвөрдөх үү? Гэсэн ч та нар намайг лөөвөрдөж байна. Гэвч та нар би таныг яаж лөөвөрсөн юм бэ гэдэг. 11-ээр ба өргөлөөр. Танаа үндэстэн бүхэлдээ намайг лөөвөрдөж байгаа тул та нар хараалаар хараагдсан. Миний өргөнд хоол хүнс байхын тулд бүхий л 11-ийг агуулхад авчир. Би та нарын төлөө Тэнгэрийн цохыг нээж та нарын төлөө ивэлийг хальтал басах эсхийн талаар намайг одоо үгээр шалга гэж төг төмдийн эзэн айлдаж байна. Би та нарын төлөө сөхмөгчийг зэмлэх болно. Тэгвэл тэр газрын үр жимсийг устгахгүй талбайтах усан үзмийн модонч жимснүүдээ унахгүй байх юм гэж төг төмдийн эзэн айлдаж байна. Та нар баяр хөөртэй нутаг болох учраас бүх үндэстнүүд таныг өрөөгцөн гэж дуудах болно хэмээн төг төмдийн эзэн айлдаж байна гэсэн ийм ишлэл байна. За хэрвээ цаашлаад харах юм бол Бурхныг хүн лөөвөрдөх үү? Лөөвөрдөж чадах уу гэдэг ийм сэдвээр ерөнхийдөө өнөөдрийн номлонд хүрэх гэж байна. Тэгээ ойрын үед одоо их шүүх хурлын талаар, шүүхөө хэрэгүүдийн талаар, хэрхэн шийдвэрлэж байгаа тухай, ард түмнүүд тэд нар хэрхэн дургүй байгаа тухай их сошиал ертөнцид айгүй их маргаантай юм сэдв болж байна л та. Маш их маргаантай юм сэдв. Тэгээд өнөөдөр яг өнцгөөс яг нэг юм өчөг эхлэлдээ юу гэж бол ийм бурхан болон цуглаанд явдаг хүн, чуулганд явдаг хүн болон цуглаанд явдаггүй хүмүүс энэ бурхан энэ хэрхэн лөөврийн талаар ярьж байгаа талаар зөв юм жижигхэн юм хэрэг баг кейс маягтаар ингээд оруулж өгсөн байна. За хэрэг арах юм бол бид нар одоо цаашаа явах юм л гэж байгаа. Шүүхийн газар шүүх одоо хуралдаж байна гэж. Өнөөдрийн тохиолдол бол бурханы ард түмний хэрэг Ямар хэрэг вэ гэдэг юм бол шүүх цааш нь шилжүүл Бурхныг дээрэмцэн гин буруутай гэж үзэж байна гэж. Нэхэмжлэгч тийм нэхэмжлэж гаргаж ин гэж ойлгож болно л яг. Бурхныг дээрэмцэн гэж. Шүүгч цааш нь яхад үргэлжлүүлээ. Дагалдагч шүүгч өвд би тангарагтны бүрэлдэхүүнд байгаа та бүхэнд эдгээр нь хүнд ял гэдгийг хэлэх ёстой. Хэрэв буруутай бол шүүгч олон жилийн турш түүнд болон түүний өр өдөмд нөлөөлөх ностой үр дагавартай тулгарлах болно. Тиймээс хэргийг анхааралтай хийнэ гэж. Бид шудраг гэрсийг алдагдуулахгүй байхыг хүсэж байна гэж өмгөөлөгч дуугарч байна. За яллагч юуг илэрхийлж байгааг бол ингэж байгаа. Эрхэм өндөд танд баярлалаа гэж. Миний анхны гэрч бол Монголын Аслагдсан бүс нутаг би өөрөө зохиож явж байгаа шээ. Аслагдсан бүс нутаг нэгэн ирэх юм Тэд тэр монголоор ярьдаггүй тул дараах зүйлийг орчуулсан гэж. Та эдгээр хүмүүсийг дээрэмцэн гэж мэдэгдэж байна. Та тайлбарлаж чадах гэж. Яг энэ хүний юу гэж байгааг бол Монголын Аслагдсан бүс нутагт байгаа хүн тухайн хүнээс юу гэж яаж байгааг бол Христ итгэжтэйс энэ намайг дээрэмцэн гэдэг юм утга агуулгаар яаж. За тэгээд цаашаа өгүүлж. Миний ард түмэнд манай хэлээр Библи байхгүй Манай нутагт номлогчд байдаг. Олон зууны турш бид аврагч Есүс Христийн тухай сайн мэдээг сонсолгүйгээр амьдарч өгсөн. Гэвч эдгээр хүмүүсийн соёл Библи болон сайн мэдээ олон зууны турш хадгалагдаж ирсэн. Тэд үндсэн тансаг хэрэглээний мөнгөтэй гисэн хэдий ч тэд бидэнд аврагчийн тухай сонсохын тулд өргөөг өгдөг ийм санаа гаргаж ирж байгаа юм гэсэн тэр. Тиймээс тэр Бурхныг лөөвөрцөн гэж. Өмгөөлөгч та болон тангарагтны гишүүд эдгээр хэрэгүүд та ямар тэнэг болох хурд харах болно гэдэгт би итгэлтэй байна гэж өмгөөлөгч нөгөөдөг өмгөөлж байна. Би танаас хэд хэдэн баримт нотлох баримтыг авч үзхийг хүсэж байна гэж. Өөрөөр хэлбэл эхний ээлжинд миний үйлчлэгч бол хэнийг ч дээрэмдэггүй хууль ёсыг сахидаг сүм хийдтэй иргэн тэрээр хохирогчийг биечлэн харж байгаагүй бөгөөд эд хөрөнгөхийн дэргэд хизээж байгаагүй. Гэхдээ тэнд энэ түүний хизээж харж байгаагүй, уулзаж байгаагүй хүмүүсийг дээрэмдсэн хэрэгээр буруутгаж байна гэж. Өөрөөр чуулганд явдаг хүмүүс ингэж буруутгаж байгаа талаар
өөрийгөө өмгөөж тийм. Хоёрдугаарт миний үйлчлэгч өөрт байгаа мөнгө бүрийг олохын тулд шургуу ажилласан. Өөрийнхөө төлөө. Тэр хизээж халамжийн үйлчлэгэнд хамрагдаж байгаагүй тэр мөнгөө хүснээрээ зарцуулах эрхтэй болсон гэж. Яг л өөрөө олсон чинь өөрөө би хүснээрээ зарцуулна гэдэг юм санаа гаргачих. Гуравдугаарт миний үйлчлэгч эд хөрөнгө баялгаа хизээж хэн нэгнийг хохироох зорилгоор ашиглаж байгааг. Өөрөөр хэлэх юм бол мөнгө буруу замаар ашиглаагүй гэсэн. Тэр амьдралынхаа дурхан шаргуу хөдөлмөрсийн үр ашимыг хүртэхийн тулд зөвхөн амар амгалан нам хүн байхыг хүсдэг. Тэр саяхан тэтгэврт гарсан маш сайн хүн тэр хүн энэ хүнд хор хөнөөд учруулахыг хүсээгүй л автаач. Эцэст нь миний үйлчлэгч ямар нэгэн хууль зөрчиж байгаагаа мэдээгүй. Түүний бурхныг дээрэмсэх хэрэгээр буруутгаж байгаа ч бид эдгээр хүний гэрчүүдээс л сонссон. Бурхныг хэрэг татах нь үндсэн хууль зөрчсөн үйлдэл түүнээс гадна үйлчлүүлэгч нь бурханд итгэдэг. Тэр сүмийн сайн гишүүн бөгөөд 11-гээ бүхэл сайн дураараа цагаа зав зориулдаг. Энэ хэд таврагч иш үзүүлэгч миний сайн үйлчлүүлэгчийг нэрлсэн гэж. Би танхимтны шүгээс түүнийг гин буруугүй гэж үзхийг хүсэж байна гэж хэлж. Үнэхээр ёс зүйтэй те хууль сахидаг, шашин шүтлэгтэй хүмүүс бурхныг дээрэмцэн гин буруутай байж болох уу гэдэг ийм асуулт гарч ирж. Яг саяны кейсийг би яг өөрөө зохиож л байгаа юм л та. Тэгээд энэ зохиож явах явцдаа би юуг илэрхийлж байгаа вэ гэвэл хүн бурхныг лөвөрлөж болох уу гэдэг энэ Малахи номон дээр гарч байгаа те. Бурхныг хэлж байгаа энэ үгээр орлуулж хэлэх гэж байгаа. Бурхан өөрөө хэлж байгаа энэ дээр бүр хүн биш те. Бурхан өөрөө та нар намайг лөөрцөө гэж. Хэрвээ хэдүүлээ 8 дугаар ишлэл, 8 9 дугаар ишлэл байхад анхаарлаа хандуулъя. Тэгээд тэр нь тэгж байгаа. Бурхныг хүн лөөрдөх үү? Гэсэн ч та намайг лөөрдөж байна гэж. Гэвч та нар би таныг яаж лөөрсөн юм бэ гэдэг. 11-ээр ба өргөлөөр танаа үндсэн бүхэлдээ намайг лөөрдөж байгаа тул та нар хараалаар хараагдсан гэдэг. Энд маш тодорхойгоор хэлсэнтэй. Юугаар лөөрсөн бэ гэж 11-ээр ба өргөлөөр гэж. Энэ үнэхээр лөөврийн арга барил байж болох уу гэж тийм. Өөрөөр хэлэх юм бол хин бурханд чуулганд явж байгаа бид нар өргөл өргөөгийнхөө төлөө лөөврчин болох. Бурхныг лөөврж байгаа нэг арга барил байх боломжтой гэдэг асуулт гарч ирж байна. Одоо энд бурхны үгийг сонсож байгаа та эдгээр үгүүдийг сонсож байгаа олон хүмүүс өргөл өрхөөс цааргалдаг тийм. Энд өргөж яадгийн гэсэн олон ийм сэтгүүтэй хүмүүс байж. Зарим нь сайн өргөдөж хүмүүс байгаа тийм. Энд нэг зүйл юм асуулт хэлбэрээр үлдчихэж байгаа. Тэр нь юу вэ гэвэл шүү дээ. Өргөл гэдэг чинь юу юм бэ гэдэг юм ойлголт үлдчихэж байгаа. Хэрвээ хуучин гэрээ харах юм бол за бүгдээр Левит ном руу очие. Левит номны 27 дугаар бүлгийг гаргаж байгаа. За өнөөдөр жоохон библийг өгүүлнэ. Хуучин гэрээ ярьж байгаа. Левит номны 27 дугаар бүлгийн 30-аас 33 дугаар ишлэл. За эндээс би дуудаад өгье. Газрын үр, модны үр жимсний бүх 10% эзнийх бөгөөд эзэнд ариун болоо. Хэрв хүн өөрийн 10%-аас золихыг хүсэх аваас тэрээр түүний 5/1-ийг түүн дээр нэмэг. Бод болон бог малын 10% буюу шилбүр тоогоор гарч тоолуулсан аргах нь эзэнд ариун болох ёстой. Үүнийг сайн муу гэж ялгах хэрэггүй, сольж болохгүй. Хэрв түүнийг солих аваас тэр болон түүнийг орлогч нь хоёулаа ариун болох бөгөөд золигдох ёсгүй гэж тэдэнд хэлэх тун гэвэ гэж. Энэ дээр хэлж байгаа тийм идэж ууж байгаа, тариалж байгаа, бүр түүж авж байгаа жимснийхээ 10%-ийг эзэн дөрвөх тухай яригдж байгаа. Мөн энд яригдж байгаа тийм сайн муу тийм ингээл 20 малын 1 2 3 4 5 6 7 8 10 10 дахь нь эзнийх байх тухай. Өргөлийн тухай яригдж байгаа. За бүгдээ цаашаа тооллого номыг харъя. Тооллого номны 18 дугаар бүлэг. Тэг 18. Тооллого 18-ийн 20-оос 21. За 20-оос 21 дугаар шил. За эндээс би дуудаад өгье. Дараа нь
эзэн Ааронд айлсан чамд тэдний нутагт ямар ч үг байхгүй. Тэдний дундаас ямар ч хувийг чи эзэмшихгүй. Израилийн хүүгүүдийн дунд би чиний хувь ба чиний өв билээ гэж. Харахтун Ливийн хүүгүүдэд би Израиль дахь бүх 10% өв болгон тэдний гүйцэтгэдэг үйлчлэл болох уулзалтын майхны үйлчлэлийн төлөө өгөө гэсэн байна. Энэ дээр хэлж байгаа тийм тооллого дээр бас хэлж байгаа. Энэ юуг илэрхийлж байгааг бол Бурхан өөртөө зориулж үйлчлүүлэхээр бүхэл бүтэн үндэстэн дундаас нэг овгийг сонгож аваад үйлчлүүлж байгаа тухай хэлж байгаа. Энэ үйлчлүүлж байгаа овгийнхоо амьдралын баталгааг хангахын тулд тэр ямар систем бий болгосон байг бол 11 гэдэг юм зэрч тийм. Тэнд байж байгаа Лив овгийн бүх эрчүүд, бүх эхнэр хүүхдүүдтэйгээ бүгд тэд нэр амьдрах ёстой. Үйлчлэхдээ ямар ч санаа зовлгүйгээр Бурханд үйлчлэх ёстой. Тэр нь юу вэ гэвэл 11-ийн зарчмаар бий болох ёстой гэдэг энд хуучин гэрээ тэр чигээр өгүүлж байгаа тийм. За дэд хууль номны 12 дугаар бүлгийн 12 дугаар бүлгийн юу болчих. 17-аас 18. Цаасан зүйл ороод ирэх гэж байна. Олох хэцүү биш. За 17-аас 18 дөрөвтэй. За эндээс би яхад оолоод өгье. Чи үр тариа шин дарас тосныхаа 11 хийгээд өхөр богмал сүргийнхээ ууган төл өгсөн альва ам өчгийн өргөл өөрийн сайн дурын үйл гарын ханд хотын хоон дотор идэж болохгүй. Харин чи эзэн бурхныхаа сонгож авах газарт бурхан эзнийхээ өмнө хөвгүүд охид зарч хөвгчтэйгээ хотынхоо ливичүүдийн хамт үнийг идэж гарынхаа ажил үйл бүрийн төлөө эзэн бурхныхаа өмнө баясан цэнгээ гэсэн баг. Яг л энэ хуучин гэрээний эдгээр бүх ишлүүд юу өгүүлж байгааг бол 11 ба өргөл гэдэг энэ зүйл нь маш чухал юм сэдв байгаад. Яагаад гэвэл ардталт нь тэр буй Бурхны сонгож өөртөө үйлчлүүлж авсан Левит гэдэг ийм овгийн бүр амьдрал яригдж байгаа ийм сэдв байна. Тэгэд хэн нэгэн амьдрах ёстой. Бурхан өөрийнхөө сонгож авсан, өөрийнхөө зорилгын дагуу дуудсан хүмүүсийг амьдруулах ёстой тийм. Тэд нар нь амьдрж иж Бурханы үйлчлэг тэр үүд хаалгад нээгдэх ёстой байдаг. Энэ зүйлийг хангаж байгаа Бурханы зөвхөн бүтээсэн хамгийн хүн төрөлхтөн хасан ч хамгийн зөв логиктой ийм систем тийм. Магадгүй одоо бид нар улс үндэстэн бүртэл яг ийм хуулиар тийм 10 ийм нөт гэдэг ч юм уу тийм 10 хууль хүн амын орлогын татвар гэдэг ч юм. Татвар нэрээр энэхүү систем ингээд ард иргэдэд ч гэсэн нөлөөлж явж байгаа. Яг үүнтэй адилхан Бурханы чуулган дотор өөрөө ийм зүйл байж иж Бурханы чуулган өөрөө цаашаа ийм мөрөглөө хийдэг тийм үйл ажиллагаагаа авч явдаг. Үндсэн ийм хэрэгцээ болох левичүүдийн амьдралыг дитгэж явах тэр зүйлсүүд нь бий болж байгаа. Тэгээ энэ зүйлүүд бий болж байхад бид нар юуг харах ёстой вэ гэвэл шүү дээ. Энэ зүйл 11 байхгүй бол Бурханы чуулган гэж тийм. Магадгүй тухайн үеийн майхан сүм үйлчлэл тэр чигээр байхгүй болох. Ааран амьдарч чадахгүй болно тийм. Левичүүд амьдарч чадахгүй болно. Дуул ном дээр байдаг шүү дээ тийм. Левит Бурхныг дахилчид өөрийн амжиргаагаа залгуулахаар тарайн төрөлөө явсан цагт ор гэж. Өөрөөр хэлэх юм бол Израильчууд дахилаа өргөлөө өргөхөө болсон үед Левичүүд яг бол амжиргаагаа залгуулахаар тарайн талбайд очиж ажиллаж байна гэдэг. Энэ бол үнэхээр юу? Энэ үнэхээр харамсмаар юм мэдээ байхгүй юу? Яг л Левичүүд амьдрах ёстой байдаг. Амьдрах боломжийг гаргаж өгөх ёстой тэр 11 ба өргөлөө Израильчууд өргөхөө болсон цагт Левичүүд тарайн талбаар юм явсан цаг байдаг. За тэгээд 10 дугаар ишлэгийг харах юм бас нэг юм явж байгаа. Миний өргөнд хоол хүнс байхын тулд
11 агуулгад авчираа. Би та нарын төлөө Тэнгэрийн цохыг нээж, та нарын төлөө ивэлийг хальтал бас гэсгийн талаар намайг дүүгэр шалга гэж төг дүндийн эзэн айлдаж байна гэсэн. Энд дээр нэг агуулга гэдэг юм уу гарч байгаа тийм. Агуулга гэдэг нь яг тухайн үеийн Иерусалимийн сүмд байсан тийм. Ургацын үр жимсийг дээжийг авчирж тавьдаг тийм. Сүмийн агуулгыг хилдэг. Өөрөөр хэлэх юм бол тэнд энэ агуулга нь орон нутгийн сүм болоод одоо юу гэдэг нь те бүх бурхны чуулган оршиж байгаа тэр газар болгон ийм агуулга байгаад хүмүүс өөрийнхөө 11-ийг болон үр тариа малныхаа хамгийн дээдийг авчирч тэнд агуулгад хургаа тэр агуулгад байгаа зүйлсээр левичүүд болон цуглааных нь үйл ажиллагаа явуулдаг байсан гэсэн юм утгыг агуулгыг гаргаж. Цуглаанд авчирч өгөх тухай яригдж байгаа. Агуулгад нь авчирч тавих. Мэдээж энэ тухайн үеийн нөхцөл байдал майхан сүм байсан да Иерусалимийн сүм бий болсон энэ үеийн нөхцөл байдлыг яригдж байгаа. Тэгээд энэ байдал мэдээ шинэ гэрээн дээр арай өөр стандартыг гаргаж ирж байгаа тийм. За бодъё. Та хэрвээ за эсвэл би тийм 11 өгөхгүй бол би хэдийг өгөх ёстой гэж та тодорхойлох бай гэж. Гайхаж магадгүй тийм. Зарим хүмүүс тэгж ярьдаг. Наа ч юм бол хуучин гэрээ тийм. Хуучин гэрээний стандарт өөр, шинэ гэрээний стандарт өөр. Бидний зүрх сэтгэл юм ариун байх ёстой. Тэр өргөл өрөх явц маань бас тэр хിവэрээ юм бурхны чиг хандлагатай байх ёстой. Бурхан бол зүрх сэтгэлийг хардаг гэж. Тийм. Хэрвээ шинэ гэрээний стандарт дээр бол бид нэр бүр хэцүү юм шиг санагддаг надад. Өргөлийн хувьд тийм. Хэрвээ шинэ гэрээг харах юм бол нэг иймэрхүү ойлголт шууд гарч иж байгаа. Тэрний үг бол түүний үгээр үгээр илэрхийлэхийн аргагүй авралын бэлэгтэй Иесус Христ бидний төлөө амиа өгсөн. Авралын бэлэгт талархан Бурхан та намайг хангадаг шиг өгөөмөр баяр хөөртэйгээр өг гэдэг ийм агуулга гарч ирж байгаа. Өгөөмрөөр баяр хөөртэйгээр өг гэж. Бид нэр Коринт номыг харах юм бол, Үүс номыг харах юм бол, 1-р Тимот номыг харах юм бол зов зүдэрсэн хүмүүстэй чуулган дотроосоо өргөлийг босгож ирээд өгж явуулж байгаа тиймэрхүү олон кейсийг харж болно тийм. За бүгдээр Лук номны 21-р бүлгийн 1-4-р эшлэгийг гаргач. Энд дээр өргөлийн талаар нэг юм тодорхой хэсэг гардаг тийм. Лук номны 21-р бүлэг 1-4-р эшлэл. За эндээс би дуудаад өгье. Есүс хараагаа өргөтөл Эрдэнэсийн санд бэлэг өргөж буй баячуудыг мөн 2 жижиг цэс зоос хийж буй нэгэн билевсэн үгээгүй эмэгтэйг тэр харав. Тэр үнээр би танарт хэлье. Ядуу билевсэн энэ эмэгтэй бүх хүмүүсээс ихийг хийлээ гэж. Учир нь бүгд илүүдлээсээ хийсэн атал энэ эмэгтэй ядуу хэрнээ амь зуулгуудаа хэрэгтэй байсан бүхнээ хийлээ. Шинэ гэрэн дээр өргөлийн зарчим магадгүй хуучин гэрэн дээрээс агсан төвсөнд очиж байгаа. Шинэ гэрээ бол нэгүслийн амьдрал гэж бид нэр өргөлөө өргөхөөс цаарахыг тийм нөхцөлийг ердөөсөө шинэ гэрээ заагаад. Хэрвээ энэ хэсгийг харах юм бол тэгж байгаа тийм. Өөрт байгаа бүхнийг хийж байгаа эмэгтэйг энэ бол хамгийн ихийг хийлээ гэж Есүс эзэн дүгс. Тэгвэл тэр дүгнэлт нь юун дээр тулгуурсан бэ? Тэр дүгнэлт нь хийж байгаа зовсны хэмжээнд ердөөсөө байгаагүй. Харин тэр хүний хэрэглээ байсан бүх мөнгө байсан тэр Есүс эзэн фокусаа буюу гол ойлголтыг тавьж өгч. За бүгдээр бодъё. Яг энэ сууж байгаа бид нар бүгдээрээ тий. Дээрээс нь сошиал үзэл таачсан бодоод үзээ. Яг та өөрт өнөөдөр байгаа хоол хүнсний авах мөнгө тий. Анхдагч хэрэгцээ болох мөнгө та өргөж чадах уу?
Яг амьдралын хэрэгцээнд байгаа мөнгөө зориулаад үргэх тийм зүрх сэтгэл биднэрт байна уу? Хэцүү юм. Гэхдээ шинэ гэрээг бид нар бодохдоо үргэлжийн талаар илүү амар болсон гэж боддог. Гэхдээ яг амьдрал дээр бол энэ бол бүр эсрэгээрээ үнэхээр хэцүү байдалтай байж байгаа. Бидний өргөх хэмжүүрөөр бидний сэтгэлийн гүнд оршиж байгаа тэр хандлага илүү чухал гэдгийг гаргаж ирж байна. Хуучин гэрээ бол бодвол илүү амар шүү нэрээ. Яг байгаа зүйлийн 11-ийг өгөөд болоо. Харин шинэ гэрээн дээр байж байгаа эзний хэлсэн үг нь юу гэж өөрт байгаа бүх юм өргөж байгаа тэр хэмжүүрийг хамгийн агуу өргөл байна гэж дүгнсэн байна. Бидний ерөнхийдөө хүмүүс монголчууд аягүй сайн юмсууд бид мэддэг болсон. Джон Файбер гэдэг христчэн тийм пастор удирдагч ном бичдэг хүн байна. Тэр хүний хэлсэн нэг юм үг байдаг. Христэд итгэгчид Христийн үйл хэрийг урагшлуулахын тулд хувийн золиослолыг дуртаяа хийж дайны үеийн сэтгэлгээгээр амьдрах ёстой маа гэж өргөлийн талаар тиймэрхүү дүгнэлтийг хийсэн байна. Бид нар олон ийм сэтгүүг мэднэ те. Тухайн үеийн Малахи номыг сэтгүү нөхцөл байдал одоо монголчуудын дунд ч гэсэн байгаа гэдэг хэлэхэд өрдөөсөө буруутгахгүй байх тийм. Би бол асуудалд орчихгүй байх гэж бодож байна. Яагаад гэвэл өргөлүүдийг 11 бол өргөлүүдийг хаснаар дахилчнаар болон ливичүүдийг өөрсдийнхөө дэмжлэгийг төлөө ажиллахыг албадсан тийм. Өөрсдийнхөө дэмжлэгийг ажиллахыг. Одоо чуулганд удирдагчдад маш их яригддаг нэг сэдв байна. Тэр нь юу вэ гэвэл майхан хийнгээ чуулганд үйлчлэх гэдэг юм сэдв. Өнөөдөр бид нэг зүйлийг бодох хэрэгтэй байх гэж байна. Олон итгэгчдийн тийм гомдлыг би харсан. Сошиал орчинд байгаа тийм. Юу гэвэл Монгол чуулган өсөлдөхгүй байна, Монгол чуулган сэргийлдэхгүй байна. Монгол чуулган зориулж байгаа удирдагч нар ховор байна, тийм. Яагаад гэдэг асуултанд бид нар ахаад хариултаа энэ дээр авчрах ёстой юм шиг байгаа энэ хэсэг дээр. Ариун сүмийг үл тоомсруулж байна тийм. Бурхны үйл хэргийг үл тоомсруулж байна тийм. Яагаад гэвэл удирдагч өөрийгөө зориулахгүй байна гэж. Уучлаарай. Библи удирдагчныг амьдралаа орхиод үйлчлээ гэдэг ийм зүйлийг өрдөөсөө чиглүүлдэг. Бурхан бүр амласан тэр байтугай ливичүүд болон дахилч нартай Аараны хүүгүүд болон ливичүүдэд юу гэж амласан бэ гэвэл Бурханы чуулганд үйлчлж байгаа та нарын би арыг дагаад энэ 12 овгийн 10%-ийг би чамд өгөх учраас чи санаа зовхгүйгээр миний чуулганд миний сүмд үйлчлээрэ гэдэг ийм үүрэг даалгаврыг өгсөн. Гэтэл бид нар өрх хөргөлөө өөрсдөө харамлж чад чуулганаас магадгүй зарим чуулганд үйлчлэж байгаа удирдагчнаас сайныг буюу сэргэлтийг тийм болон одоо юу гэдэг сайн үйлчлэлийг шаардна гэдэг нь утгагүй зүйл ахгүй юм чи. Энэ юудээс боломжгүй зүйлсийг удирдагчнаас магадгүй чуулганд үйлчлж байгаа хүмүүсээс шаардчаад зөвхөн дуудлаган дээр ир зөрөн дээр явж үйлчлж байгаа олон хүмүүсийн тэр хүслийг магадгүй таавал буцаагаад унтраах юм дээр очив. Түрүүн бид урьдчилж Левит номд Буул ном дээр байдаг тийм Левитчүүд амжиргаагаа залгахын тулд тариан талбайд очижээ гэж. Уучлаарай энэ дэлхийд байгаа хүн бүхэн амьдрах боломжтой амьдрахаар тийм өөрийгөө амжиргааг залгуулах ёстой. Тэгэхээр бид нар чуулган яаж явдаг гэдэг энэ системийг эхлээд ойлгох ёстой тийм. Чуулган өргөл өргөж, өргөл нь чуулганыг санхүүг босгож, тэр санхүү нь тэнд үйлчилж байгаа хүмүүст зориулагдах ёстой байдаг. Эхний ээлжинд. Гэтэл бид нар одоо чуулганд яаж байгаа бол орж ирж байгаа өргөлийг буцаагаад тэр чуулганд явж байгаа хүмүүст зориулж яаж
чуулган явах ёстой юм шиг харагдаж байна. Тэд үйлчилж байгаа хүмүүс бол за яг та нар амжиргаагаа болно гэж тарийн талбайгаа явна гэж тэ. Тэгингээ биднэрт үйлчил гэдэг юм. Бүр хөгийн харгас системийг энд бий болгож байгаа гэсэн. Тэгээд бид нар өөрсдөө юу гэж тэгингээ бид нар 11-ийг өргөхөөс өөрсдийгөө хамгаалж. Өөрөөр хэлэх юм бол үнэхээр хөгийн систем те. Юу итгэгч байтгаа бурханд найддаг хүмүүс байтгаа бурханд найддаггүй хүмүүсийн дотор гаргаж ичмээр юм системийг бид нар магадгүй чуулгануудад бий болгоцсон. Тэгээ хүмүүс бид нар чуулгануудаа ийм зүйлийг л ойлгуулад ярихаас зүгшөв имээгээд явж байгаа гэсэн. За хэрвээ цаашаа харах юм бол Малахи номны 11-р эшлэл болон 12-р эшлэлээр ингэж хэлсэн байна. Би та нарын төлөө цөлмөгчийг зэмлэх болно. Тэгвэл тэр газрын үр жимсийг устгахгүй талбай дах усан үзийн мод чинь жимснүүдээ унгаахгүй байх юм гэж төг төмдийн юм айлдаж байна. Та нар баяр хөөртөө нутаг болох учраас бүх үндэслүүд таныг өрөөгцөн гэж дуудах болно хэмээн. Бурхан амс. Энэ бурханы амлалттай ерөнхийдөө тийм олон юм ишлэл Библиэд байхгүй. Намайг үүгээр шалгаарай гэсэн тийм олон ишлэл ер нь Библиэд байдаггүй. Амсан ганц зүйл нь ер нь юм. Хэрвээ та нар өргөх юм бол өгөх юм бол би та нарын луу цөлмөгчийг очиж байгаа цөлмөгчийг зэмлэх болно гэж тийм. Газрын үр шим чиний тарьсан талбайч үр шимээгийн тэгээд би устгахгүй. Тэнд хур бурааг нь оруулна гэж. Усан үзмийн мод чинь жимснүүдээ унгаахаа болохгүй гэж. Бидний ажиллаж байгаа талбай, бидний мөнгө олж байгаа тэр талбаруудыг бурхан өрөөнө гэдэг тухай ярьж байгаа юм. Энэ бол бурханы амлалтын тухай яригдж байгаа тийм. Энд логикоор маш энгийн зүйл яригдж байгаа. Өгвөл бурхан хамгаална, Тэнгэрийн нээлгийг нээн тэ. Өгвөл өгөхгүй бол гэдэг дээр бурхан би чамд улам юмгүй болгоно тэ. Би чамд хараана гэсэн ийм ишлэл байна. Яг Израилийн түүхийг харах юм бол Малахи ном үнэхээр амьдралын хэцүү нэг юм. Эргэн тойронтой дөнгөж чуулган босгоцсон сэргээн босголтондоо явж байгаа. Тийм үртэл өргөлөөс ард түмэн татгалцсан үе байсан гэж. Өргөл өрхөөс татгалцсан. Тийм учраас бурханы чуулганд энэ хөгийн юм байсан тухай үгүйсэн гэдэг тийм. Малахи номын сүм бол үнэхээр хөгийн юм. Харахад ичмээрч болго юм. Соломоны үеийн тэр агуу цуглаан байхад болцсон. Нуурсан буцаас сэргээ босгож хөгийн юм босгоцсон тийм. 4 давхар 5 давхар амар гоё сүм ингээд цуглаан байж байгаа үгүй болоод нураад буцаас сэргсэн нэг давхар амбаараа явж тавьчихсан. Би тийм харагдаж. Тэрний шалтгааныг хэлэлт Малахи дээр өгч та нар өргөлөө өгөхгүй байгаа учраас ийм байгаа юм гэдэг тухай ярьж. Чуулганд яг миний туршлагаас хүн 20 жил чуулганд яваад ирэх яг нэг туршлагатай болно шүү дээ. Энд үзэж харж байгаа амьдралын туршлагаас ингээ харахад бурханд байх, чуулганд байх хамгийн чухал юм гэвэл мэдээж бурханд үйлчлэх те дуудагдсан хүмүүс тэр чуулганд байх хэрэгтэй. Тэр чуулганыг бид нар тэр чуулганд үйлчлэхээр дуудсан тэдгээр хүмүүсийг чуулганаараа бид нар өргөөд тэр хүнийг за цалинжуулах тий амьдралдаа санаа зовхгүйгээр чуулганыхаа төлөө ажиллах боломжийг хангаж өгөх тухай энд яригдчих. Ерөнхий эхний агуулга нь ердөөсөө л юм. Дараагийн агуулга нь цуглаанаа өргөжүүлэх, сүлдээ санхугаа бий болгох, нөхөрлөх, зугаалах юу гэдэг эднэр орж болно. Нүг бид нэр одоо сүүлийн үеийн сошиал радиоос хамгийн чухал ингээд ирмэлээ тавьчих чаддгүй байх таа гэдэг. Улс төрчдөг бол айгүй доош нээж байгаа шүү дээ.
Яг чуулганд орж ирээд бас ингээ харангуут айгүй чухлаад нэмлээ тавьчих болдгоо багтаа гэхээр хамгийн нэгдүгээр зугаалга орсон байдаг аахгүй юу ердөөсөө. Гэтэл үнэндээ хамгийн нэгдүгээр Бурхны хийх хүсэж байгаа зүйл нь левичүүдэд амьдралтай болох тийм. Хоолтой байх нэгдүгürt байх гэдэг. Саяхан надад юу гэж бодогдсон бэ гэвэл би ингэж бодогдсон. Тэрний юу гэвэл одоо би ойролцоогоор нэг цуглаанд яваад бараг 20 жил болж байна тийм. Тэгээд 20 жил болохдоо бараг 17-8 жилд нь яг цуглаанд үйлчилж ирэхэд явсан баг. Багасах хэмжээгээр тийм. Тэгээд энэ үйлчилжийн хавцтай би цуглаанаас ямар нэгэн цалин үйлс авсан уу гэд бодлоо. Гэтэл яг миний толгоонд орж байгаа нэг зүйл байгаа нь юу гэвэл би Библийн сургуульд сурч явах үедээ нэг 5 сар 50,000 төгрөгийн юм нэг тэтгэлэг гэж юм авсан. За бол энийг 15 жилийн үйлчлэлд хуваавал хэдэн төгрөг вэ? Үнэхээр инээдтэй тоо тийм 15 жил шүү дээ. Тэгэхээр эндээс яг зарим хүмүүс тэгдэг. Би дэх үед нэг тийм бичлэг хийгээд нэлээд тийм эсэргүүцэлтэй тулгарч ирсэн тийм. Пасторууд, удирдлагууд, цуглааны удирдлагч ахлагч нар энэ л ингээд цалин мөнгөө өөрсдөө болгоод явах хэрэгтэй тийм. Та нар ч Бурхны хүмүүс үстэй. Бид нарыг ойлгож, биднийг дэмжих ёстой ард түмэн нь өөрсдөө аль хэзээ буруу ойлголтон дээр очсон юм шиг харагдаж байгаа. Энийг харах юм бол. Аль хэзээ буруу ойлголтон дээр тийм. Эдгээр пастор ахлагчид өөх ёстой гэдэг юм байр суурь дээр очсон тийм. Бид нар л авах ёстой гэж. Уг нь Библийн зарчмаар харах бол левичүүдээ Аароны хөвгүүдийг, дахилчныг тижээх хүмүүс нь хар дэрэгдэн байгаад байсан байхгүй. Тэгээд тухайн үед би яг нэг ирээл дээр асуудал усан ирээл дээр юу гэж ирсэн бэ гэвэл Монгол чуулганы цуглаан хэдэн итгэгчтэй байвал пастороо цалинжуулж чадах юм бэ гэдэг ийм асуултаа юм релижис. Тэрэн дээрээс яг тухайн энэ нөхцөл байдлыг судлаад хүмүүсийн судалгаа хийсэн материалуудыг за 50-аас дээш гишүүнтэй тийм яг үндсэн тийм гишүүнтэй цуглаан бол пасторыг цалинжуулаад авах боломжтой байна гэсэн. Зөвхөн иймэрхүү дүгнэлтэн дээр очижсэн. Тэгэд энүүгээр юу хэлэх гээд байна гэдэг бол өргөл гэдэг бол айгүй чухал зүйл. Нэгдлэр өргөл гэдэг бол хувь хүний өөрийнх нь те итгэлийг шалгадаг зүйл. Хувь хүний өөрийнх нь итгэлийг шалгадаг зүйл. Нөгөөдгөр энэ өргөл гэдэг чинь хэн нэгний амьдралыг тэтгэх ёстой зүйл аахгүй. Амьдралыг тэтгэх ёстой зүйл. Левичүүдийг чуулганд нь байлгаад үйлчлүүлэх ёстой зүйл нь энэ өргөлчин байх ёстой байдаг. Тэгэхээр бид нар энэ зүйлийг орхидог тийм. Тэгээд левичүүдэд цалин өгдөг тийм. Амжиргаанд нь ч мөнгө өгдөг тийм. Тэгэнгүүтээ амжиргаанд нь хоол хүнсч өгдөг тийм. Тэгээд тэднээс юу шаарддаг гэж бүх юм шаарддаг тийм. Цуглаанаа өсгөөж, ингэж, үйлчлээ ийм хийж, тийм хийж, ямар ажилгүй юм гэдэг ийм дандаа буруутгал их. Үндэ энэ буруутгал нь эцсийн эцэд яваад бидний энэ итгэл дээр тулдаг. Яагаад вэ гэвэл бид нэр өргөөг өгч байсан. Тэр хүнд таата үйлчлэх, амьдралаа зориулах боломжийг гаргаж өгөх. Бурхан хүнийг амьдрахаар бүтээсэн тийм амьдрахаар. Тэр амьдралд нь юу вэ гэвэл амжиргаа нэгдүгürt хэрэгтэй тийм. Өнөөдрийн өмсөх хувцас идэх хоол бид нэгдүгürt хэрэгтэй. Бурханыг магтахаас илүүгээр хэрэгтэй гэсэн. Энэ хэрэгтэй зүйл нь байхгүй чуулганы үйлчлэг гэж хаачдаг үе гэвэл тарийн талбаар уу явдаг. Амжиргаагаа залгуулж байдаг. Тэгэхээр би уриалах гэдэг нь Монгол итгэгчдийг бүгдийг бид нар бол мэдээж мэдчин бидний Монголын эдийн засаг сул доройтой бидний цалин хөмсөг банк ойлголоо бид нар ихийг чуулганда ихийг өргөх тухай ердөөсөө ярихгүй тийм. Харин зүрх сэтгэлээ зориулсан тэр өргөлөө өргөсөн байж бид нэр дараа нь чуулганыхаа өсөлтийн тухай, чуулганыхаа дэвжих итгэлийн тухай ярих хэрэгтэй болж байна. Өргөхгүй ээжж бид нар Бурхныг ямар агуу ажилтгийг ердөөсөн мэддэггүй тийм.
Өргөл гэдэг бол үнэхээр чухал зүйл. Амьдралд олон юм, итгэлийн амьдралд олон юм зүйлүүд байгаа тийм. Тэгээ энэ зүйлүүдийн нэгдүгээр суурь нь энэ юм болов гэж бодож байна. Хэрвээ бид зоосон дээр унах юм бол олон юм дээр дараалал унана гэсэн. Бид нар өргөл өгөх хандлагаар өргөж чадахгүй бол олон юм дээр бид унаад өдөрчнээ л гэсэн. Ямар ч асуудалгүй. Тэгэхээр бидний итгэл өргөл гэдэг зүйлдээ үнэхээр бат зогсоод бид нар тэр юу хийсэн Бурхны амлалтыг авах ёстой хүмүүс шүү гэж хэлэх гээд байна. Тэгээ би таныг уриалъя те. Та өргөөрэй. Энэ өргөл гэдгээр яг хин нэгний баяжих тухай ойлгоод яригадад идэг. Тийм мөрдөөсөө биш шүү. Энэ зөв амжиргааны тухай яригдж байгаа те. Левичүүдийг дахилч нарын харин эсэргээр та өргөхгүй байх гэдэг нь таны итгэлтэй холбоотой асуудал бол таарч. Бурхны өгсөн зарчим үнэхээр яг энэ хэсгийг ингээ харах юм бол өргөлийн талаар, амьдралын талаар, сүм чуулганы амьдралын талаар ингээ бодод үзэх юм байна. Бурхан ямар агуу ажилд юм бэ гэдэг юм мэдлийг л авч. Тэгэхэд хамтдаа явсан. Бурхны агуу мэдлэг суралцлаа тийм. Энэ мэдлэгээрээ эзний дотор өргөлийг үнэхээр итгэмжтэйгээр сайнаар өргөрөө гэж уриалж байна. За тэгээ хамтдаа залбираад тусгая. Бидний итгэдэг агуу гайхамшигт эцэг минь тань талархая. Таны бий болгосон зүйлс үнэхээр төгс байдаг учраас танд баярлалаа. Бид заримдаа таны төгс системийг ойлгохгүй буруугаар ашиглах эсвэл бол мэдэхгүй болмоос бидэнд асуудалд ундаг бол бидний уучлаач гэмээр гуйж байна. Та энэ өргөл гэдэг энэ зүйлийг бидний зүрх сэтгэлдээ холбож өгсөнд баярлалаа эзэн минь. Бидний зүрх сэтгэл хийгээд оюун бодлороо таны дотор өргөсөөр байхад үнэхээр үнэн шударга гэдгийг харуулсаар байхад туслаарай. Та өргөдөх гар бүгдийн ивэн, ерөн, цөлмөгчийн холдуулна, тарьсан ургацын унгахгүйгээр би хамгаална гэж амласан тэр амлалтаа бидний амьдралд бидний хийж байгаа үүс бүхэн дээр та харуулж өгөөрэй хэмээн эзэн Есүс Христийн нэрээр гон залбирч байна. Амен.